Монгол Улсын ерөнхийлөгч Галтмаагийн Батболго таныг хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Ард түмэнтэйгээ уулзаж 21 аймаг 9 дүүргийнхаа уулзтуудыг эхлээд өнөөдөр арын сайхан хангаахан та бүхэнтэй ирж уулзж байна. Орой минь төргийа. Иргэдийн амжиргаа маш муу байна. Иргэдийн амжиргаа бол ерөөсөө одоо архангаа одоо хөдөлмөрчд ирнэ одоо хаа байдгийг та бол нэлээд олон аймгаар бол таныг бас мэдээлэл юмнуудыг харж ялаа. Амжиргаа бол хэцүү болсон шүү. Тэтгэвэр бол одоо ерөөсөө 300 хэдэн төгрөг чи хаач байх. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ эх орон чинь бүгдөө өртөө болсон. Ард түмэн чинь цугаараа өртөө. Бүгд зээлтэй. Энэ зээлийн хүү одоо ийм юмнууд бол их хэцүү. Нэгэн жарны хугацаанд одоо сурч боловсроод энэ улс орныхоо төлөө хөдөлмөр хүчээр зориулчаад тэгээд тэтгэврт гарах гэхээр одоо насын уртсагдаг, өөсвөл тэтгэврийн багагдаг энэ одоо төрийн ариун ёс муу биш юм уу? Энийг нэг тодруулмаар байна. Яагаад гэвэл одоо өөрсдөө хөдөлмөрөөр шудлаг хөдөлмөрөөр ажиллаж улс орондоо хөдөлмөрчөөд эцсийн үлд нь одоо үр хөвгтөө өсөхийн тулд 200-аас 300 мянган төгрөгийн тэтгэвэр авах нь үнэхээр одоо Монгол хүний юунд үнэхээр харамсалтай байна. Ийм учраас одоо энэ тэтгэврийн улсуудын тэтгэврийг нэмж нэгдүгээр, хоёрдугаарт одоо энэ тэтгэврт гарах насыг одоо хин дуртай засгийн газар нь хин дуртай их хурлаахт ингэ тогтоодог ийм жишг дэлхийд байхгүй юм байлээ. Нилээ одоо олон газар янз янз иймэр орж харсан тийм дураараа тэгж иргэдийн одоо тэг нас шүдэг цааш нааш нөлөөлдөг тийм ардсан орон бол ер нь ховор юм байлээ. Ганцхан манай Монгол улсад одоо ингэ нас шүдийн цааш нааш нөлөөлдөг. Тэгээ нөгөөдөл нь одоо янз бүрийн байдлаар одоо нас бардаг ингээд ийм гонигтэй төгөө. Тэгээд одоо манай Монгол орны залуучуудыг одоо ингээд сайхан залуучуудыг ажил хөдөлмөр сурахын оронд гадаад руу экспортлоо. Тэгээд сүүлдээ бараг л Монгол орн хүүхэд гөгччүүдийн орн болж урж байгаад туйлын харамсалтай байна ерөнхийлөгч. Би ганцхан юмд эмзэглэж явдаг. Өнөөдөр энд олон иргэд ирсэн байна. Ингээ харахаар түрүүн бас зохис дурсан. Залуучуудгүй орн болох нь ерөнхийлөгч. Манай залуучууд сайхан ажиллаж хөдөлмөрлөөд нэр төртөө. Тийм үү? Эх орныхон бүтээн байгуулалтанд гар буй оролцоод эхнэр хүүхдэд хижээгээд улс нийгэмдээ зоригтой ирээдүйн сайхан Монголыг зогслохын төлөө чин сэтгэлээс ажил хөдөлмөрт мянган Монголын залуучууд бэлэн байна. Харамсалтай тийм боломж олдохгүй байна. Энэ олон залуучууд энэ эх орноос хижиг туссан, дахал гарсан газар юм шиг ингэж дөрвөн зайлж чинь. Та бүхэн ингээ эргээд хардаа биднээс бүх таньдаг мэддэг найз нөхөд гэр бүл болгоноос Солонгос руу явах гэж яаж өхөн хатан тэмцэлдэж чинь. Тэгэхээр энийг бас яг төрийн бодлоготойгоор энэ халамжийн энэ болсон нэгт халамжийн бос энэ улсыг бүтээлч улс болох талаар та маань бас бие сэтгэлээ зориулж энэ олон эх орныхоо төлөө хөгжлийн төлөө таныг зүтгээсэй гэж би бас тэр залуучуудаа төлөөж хийж байгаа маа. Одоогийн улсын хурлын хурал засгийн газар бол ажиллаа хийж чадахгүй байна гэж хувийн хувьд бол би үнэлт дүгнж байгаа маа. Эдгээр хүмүүсийн хийж байгаа ажил гаргасан хууль тогтоомж нь өнөөдөр ард түмэн бидний нуруунд дээр хүн дарамт учруулж байгаа. Энийг би танд сонирдуулан дуулгая гэж бодсон юм аа. Хоёрдугаар асуудал нь болохоор тэтгэврийн насны хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаач гэж энэ улсын хурал энэ засгийн газарт хүчтэй шахалт үзүүлээч гэж танаас би бас хүсэж байгаамаа. Нас барсан хамтран амьдарч байсан хань нийслэлийн тэтгэвэр тэтгэмжийг нь олгодог болгож өгөөч гэж би бас танаас хүсэж байна. За хоёрдугаар асуудал 9 төрлийн татвар нэмэгдлээ. Бид нар энэ 9 төрлийн татвар маш их дарамт учруулж байгаамаа. Бид нар өнөөдөр хил мах аваад идэх чадвар муутай байна. Нэг бүтэнд алхаваад 2 хүүхэдтэй 2 хоног хувааж өгч байна. Миний хувьд энийг би бодит жишээ болгож хэлье гэж бодож энэ дээр орж ирсэн юм аа. Хөдөлмөр эрхлэлтийг ярмаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт бол дэмжигдэж хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. Энд хамрагдаад явж байгаа хүмүүс ч байгаа. Гэхдээ яг над шиг хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүс ерөөсө хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Тэдгээрийг харж байгаа асран хамгаалагч нар нь ерөөсө хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Энэ асран хамгаалагч нарыг энэ хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хөдөлмөр эрхлэх тал дээр нь илүү анхаарч өгөөч.